Зяш Хилэнцгийн ордныхондоо шинэ оны мэнд хүргэе. За ингээд Хилэнцгийн та бүхэндээ гариг иргэсийн зүгээс 25 он ер нь ямар аз завшаан учирч ямар бэлэг та бүхэнд хардуулах нэ, ямар сорилтыг таны өмнө тавих нэ гэдгийг ерөнхий төлөв байдлыг танилцуулъя. За 25 он гэдэг бол ерөнхийдөө маш олон ерөнхийдөө энэ дэлхийн одоо хүмүүст гэх юм уу ер нь үзүүлэх нөлөөнд маш онцгой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл одоо энэ гариг ихсийн байрлал нь тийм сонирхолтойгоор өгдөжээ гэж ямар нь сонирхолтой юм бэ гэхээр маш олон жилийн туршид байрлалаа сольдгүй тийм удаан хөдөлгөөнтэй гаригууд энэ жил бараг нэгэн зэрэг бүгдээрээ байрлалаа сольж байгаа юм байна. За тэгэхээр ингээд гариг иргэсүүд байрлалаа сольно гэдэг бол астрологийн ойлголт. Одоо та жишээлбэл Хилэнцгийн ордонд төрсөн байлаа гэхэд таны Хилэнцгийн ордонд удаан жилийн туршид өмнө нь байгаагүй тэр гариг иргэсүүд энэ жил орж ирж ирнэ гэдэг чинь таны амьдралд заавал нэгэн өөрчлөлт гарнаа л гэсэн үг. За эхлээд уран гаригийн тухай ярий. За уран гариг гэдэг үл эрх чөлөө одоо бүх зүйл гинтийн өөрчлөлт цоошин одоо жишээлбэл өөрчлөлтүүдийг илэрхийлдэг гариг. Тэгэхээр энэ гариг таны 7 дугаар гэрт 18 оноос хойш таны 7 дугаар гэрт байсан юм байна л да. За тэгэхээр энэ 7 дугаар гэр гэдэг бол харилцаа холбоо, гэр бүлийн болон бизнесийн бүх төрлийн харилцааг илэрхийлдэг. За тэгтээ энд сайн ч зүйл байсан байж таарна, бас тааруухан ч зүйл байсан байж таарах нэ. За тэгэхээр заримдаа бол 7 дугаар гэр бүлийн болон одоо дотн харилцаанд жоохон үл ойлголцол зөрчил үүсэх жоохон хөдөлгөөнтэй болох ч гэдэг юм. За тиймэрхүү бас зүйлүүд бас тохиолддог юм байна л да. Зарим хүмүүс одоо жишээлбэл гэрлэлтэд батлуулсан байхад нөгөө хэсгээс салж явах жишээд нэг иймэрхүү үйл явдлууд хэрэг тохиосон байсан бол одоо энэ гинтийн тийм өөрчлөлтүүд уран гарагийн нөлөөгөөр 7 дугаар гэрийнхаа нөлөөгөөр тийм байсан бол одоо энэ байдал өөрчлөгдөнө гэж байгаа юм байна. За яаж өөрчлөгдөх вэ гэхээр 25 оны 7 сараас эхлээд 7 сарын 8-наас эхлээд 11 сарын 9-ний хооронд уран гариг таны 8 дугаар гэрт шилжинэ. За 8 дугаар гэр гэдэг бол бусдын буюу эсвэл хамтын санхүү мөнгө илэрхийлдэг. За дээрэс нь энд бол сайн тал нь бол 8 дугаар гэрийн одоо сайн ер нь бол сайн болоод гариг ихсэнд бол сайн болоод сөрөг гэх мэтэр аль талаараа л бас нөлөөтэй байгаа шүү дээ. Дандаа цагаан байхгүй мэдээж дандаа хар байхгүй тийм ээ. Тийм болохоор одоо жишээлбэл бусдын мөнгө хөрөнгө гэхээр чиний гэр бүлийн чинь хүнтэй хамтарсан мөнгө төгрөг байж болно. За эсвэл өв хөрөнгө залгамжлах. Өв хөрөнгөөс хэмжээний орлого олох ийм бас гинтийн боломжууд гарч иж магадгүй гэж үзэж байгаа юм байна. За тэгээд энэ 25 оны 7-оос 12 сарын хооронд 8 дугаар гэрт орчоод дахиад буцаад дараа жилийн 8 дугаар 4 сар хүртэл дахиад одоо 7 руугаа ингээд эргэж шилжиж 8 7 гэсэн хоёрын хооронд ингэж шилжиж хөшилжил төлөвлөгөө явагдаж агаад 26 оноос эхлээд таны 8 дугаар гэрт бүхэл бүтэн 7 жилийн туршид энэ уран гэдэг гараг байрлах нэ. За тэгэхээр 8 дугаар гэр бол түрүү хэлснээр бол одоо мөнгө санхүү бусдын мөнгө өв хөрөнгө гэд хэлчихсэн тийм ээ. За таатай тал нь бол тийм. За дээрэс нь өөр бас нэг сонирхолтой тал нь бол 8 дугаар гэр гэдэг бол амьдралын одоо утга учирыг нэлийн тийм даалт гүнзгий талаас нь хайх, сонирхох, оккультизм гэж хэлдэг дээ. Одоо жишээлбэл шинжлэх ухаанаар тайлбарлах аргагүй. Одоо тийм зүйлүүдийг илүү сонирхох нэг ийм хандлагууд бас хүчтэй болж ирдэг гинэ. За тэгээд өөртөө одоо жишээлбэл тэр нууц одоо тийм мэддэг гэдэг юм уу? Одоо оккультизм тэр одоо тэр дадлогуудыг эзэмших хүсэх маш хүчтэй. За тэгээд магадгүй өөрөө одоо жишээлбэл зарим нэгэн хүмүүс нь одоо өөртөө байгаа тэр нэгэн
судлах, шинжлэх тэр нууц талд мэдлэгийг амьдралын нөгөө нэг нууцлах талыг судлах энэ мэдлэг мэрэгчлийг одоо судалж өөрийгөө нээх бас их тийм том боломжууд бас гарч ирдэг гэж 8 дугаар одоо салбар. За тэгээд дээрэс 8 дахь салбарыг өөр бас нэг онцлог нь бол одоо философи болон математикийн салбаруудад бол одоо тийм нээлт хийгч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү одоо таатай боломжууд гарч ирдэг юм байна. За тэгээд дээрэс нь за таарахын тал нь гэх юм бол одоо бас жоохон өвчин, хроник одоо тийм ээ архаг хууч өвчин гэдэг юм уу, аль эсвэл одоо ойр дотны хүмүүс өвдөгч гэдэг юм уу, бас тийм таарах нөлөө бас байж магадгүй. Ерөнхийдөө 8 дугаар гэрийн одоо нөлөө бол бас ингэж илэрдэг байх нэ. За тэгээд ерөнхийдөө бол бас дээрэс нь 8 дугаар гэрийн өөр нэгэн бас нэг сонирхолтой шинжил бол одоо нэг сексуальнес гэж хэлдэг шүү дээ, тийм бэлгийн одоо дор хүсэлтэй иймэрхүү зүйлийг бас нэлээд идэвхжүүлдэг гинэлтэй. Тий. За тэгээд дээрэс нь энэ зүйлд бол одоо бас боломжтой хандах ёстой юм байна. За тэгээд дараа нь 7 жилийн туршид одоо танад байна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр бол ерөнхийдөө энд бол одоо эрхэлсэн, дурдсан энэ шинжүүд та бүхэнд 25 оны одоо дунд эсгэлэл 26 он хүртэл бол энэ бүх өөрчлөлтүүдийн эхлэлтүүд тавигдаад явчихна гэсэн үг. За тэгээд урд өмнө бол одоо бас санхүүгийн хувьд нэлээд ийм тааламжтай, нэлээд одоо өсөх боломж үүсэж ийн гэж хэлж байна л да. За тэгтээ бол бас тэр хооронд бас нэг жоохон анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр бол одоо заавал одоо тийм хуучин энэ он удаан жилийн туршид хийгээлсэн энэ ажил хөдөлмөрөөс ингээл тэр нэгэн ажилласаа олдог тэр орлогыг ингээл барьж үлдэх гээл те. Ингээд байх тийм боломжгүй болох юм байна л да. Энэ бүхнээс бол одоо салах. За энэ нь одоо жишээл за хуучин ажлаа орхичий гэхээр одоо жишээл магадгүй санхүүгийн болон гэр бүлийн санхүүд чинь бас жоохон тогтворгүй байдал энэ төр үүсэх юм хадлага бас байж магадгүй гэж байна. Гэхдээ л уран гарагийн нөлөөгөөр бол шинэ боломжууд бол нээгддэгэ гэж шүү. За мөн дээрэс нь таны 8 дугаар гэрт бол энэ оны 25 оны 6 сарын 11 хүртэл бархас байдгаар барилах нэ. За бархас байдгарыг ямар нөлөө үзүүлдэг вэ гэхээр дандаа өсөж дээшлэх, ерөнхийдөө дандаа бүх юмыг одоо гэрэл гэгээтэй салаас нарах. Бид нар гараг буюу бархас байд гэдэг бол одоо тийм өсөх дээшлэхийг илүү одоо бэлэгддэг гараг л да. Тийм болохоор 8 дугаар гэрт ороод ирэхээр болвол тийм айдас дарамт одоо жишээлбэл одоо өнгөрсөнд байсан одоо сэтгэл зүйн тийм нэг одоо хүнд дарамтч гэдэг юм уу те. Тэр одоо ингээд хямрал санхүүгийн хямралч гэдэг юм уу те. Энэ бүхнээс бол ерөөхдөө жоохон ангиж чихлэн гин л дээ. Одоо ирээдүйн өмнө хүн айдаг штэ. За одоо ингэчүүл ийм өөрчлөлт хийчүүл яах вэ? Ингүүл ийм хөдөлгөөн хийчүүл ер нь яах вэ гэх мэтэр тийм ээ. Ингэж айдаг. Тэгэхээр энэ оны эхний 6 сар хүртэл бол би одоо бархасуудаар таны 8 дугаар гэрт байгаа учраас за энэ бүхнээс салах аажмаар одоо тэр зөвшөөрч салах процесс явагдах нэ гэж байна. За тэгээд дараа нь бархас байдгарыг 6 сарын 10-аас хойш бол таны 9 дугаар гэрт орчих юм байна. За энэ 9 дугаар гэр гэдэг бол одоо хамгийн одоо алс холын одоо орон дээд одоо боловсрол мэдлэг энэ төр гэдэг зүйлийг илэрхийлдэг юм л да. За тэгэхээр энэ гэрт юу болох вэ гэвэл за тэгээд бархас байдгарыг 6 сараас хойш 9 дугаар гэрт орно гэд хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ яг ийм байрлалд бол та бүхэн 13-аас 14 онд хинцээ ордонд яг энэ байрлалд байсан юм байна. Тэгэхээр тэр он жилүүдэд
одоо өөрөөр хэлбэл одоогоос 10-аад жилийн өмнө таны энэ гэрт байж захта ямар үйл явдал болж өрнсөн бэ гэдгийг бас эргээд санчхад илүүтэхгүй. За тэгээд дээрэс нь ерөнхийдөө энэ 9 дугаар гэр гэдэг ер нь ямар учиртай гэр вэ гэдгийг түрүү хэлснээс жоохон дэлгэрүүлээд тайлбарлчихъя. За дээрэс нь түрүү нөгөө 8 дугаар гэр бүл таны одоо дандаа тэр амьдралын нууц талыг нууц мэдлэг нууц талыг нь ирж хайхад зориулагдана гэж хэлсэн бол 9 дугаар гэр бас одоо таны философи оюунлаг одоо тэр дээрл хайгуул энтрийг илэрхийлдэг юм байна л та. Тэгээд одоо бас тэр одоо философи сэтгэлгээ тэгээд одоо юм хийсвэр сэтгэлгээ энтрийг бол илэрхийлдэг болохоор та магадгүй ингээд боловсралтай илүү анхаарч залуу хүмүүс бол одоо мэрэгчлээ яг зөв сонгоход өөрийнхөө одоо тэр оюун ухааныг илүү одоо гүн гүнзгий одоо шүүж тунгаах энэ асуудалд илүү анхаарах юм байна. За тэгээд дээрэс нь энэ бол бас шашны лидерүүдтэй шашны удирдагчид багш нар энтер гэсэн ийм хүмүүст бол маш тийм шууд нөлөөтэй гинэ. Энэ эсвэл гэр тэр дотоо тэрэн дунд нь одоо жишээлбэл бархас бид гараа орж ирж нөлөөлж байгаа учраас за тэгэхээр энэ гэрт бүтэн 12 жил байна гэж байгаа болохоор энэ бүх үйл явцал бол одоо ингээд энэ оны 4 дугаар сараас хойш бол одоо ингээд дээр тусцсан үйл явдлууд бол таны амьдралын чухал хэсэг болоод явах нэ гэж ойлгоо. За тэгээд энэ мэтэр дандаа сайн нөлөөтэй бас байгаад ийн гэж бас байхгүй учраас болгоомжлох тал нь юу вэ гэхээр заримдаа бол одоо хэдийгээр ийм сайн нөлөөтэй бархасгал маргийн нөлөөтэй за тэгэл ийм байгаач гэсэн бас гинти тийм үү зарим нэгэн одоо тийм лотери одоо жишээлбэл суулгаанд хожино гэж одоо айгүйх мөнгө оруулсан чи алдчихдаг ч юм уу те нэг иймэрхүү бас нэг тэр тал дээрээ бол бас жоохон болгоомжтой байх хэрэгтэй шүү гэж. За тэгээд дээрэс нь бас энэ үед бол тийм сайн санааны үйлсийг дэлгэрүүлэх ийм үйлдэлд оролцох энэ гэдэг бол танд бас гів гинтийн тийм ордог мөнгөийг нэмэгдүүлэх өөрийн ч одоо тийм хүрээ харилцах хүрээ мөрийг чи одоо илүү өргөгдөх энэ ийм боломж үүснэ гэж байна. За ер нь бол энэ 9 дугаар гэр тэгээд дээрэс нь бархас бод гарыг нөлөөлж байгаа учраас та ямар нэгэн тийм зорилго ерөнхийдөө ингээд зорилго байгаа шүү дээ амьдралын. Энэ зорилго тэмүүлэлтэд бол хүрэхэд илүү амар байх болно гэж. Тэгээд дээрэс нь арай хурдан хүрэх тийм боломж тохионо гэж ингэж зурхайн төл байдал бууж байх юм. За тэгээд дээрэс нь мэдээж энэ бол бас аялал энтергээд маш олон таатай боломжуудыг бас ярьж байгаамаа. За дараагийн нэг гараг бол ангараг гараг. За Марс гараг гэдэг те ангараг гараг. За энэ бол одоо 12 сараас хойш урах хөдөлгөөнд байгаа. Тэгэхээр 4 сарын 13-ны биш ээ 2 сарын 24-ний хүртэл бол ретро хөдөлгөөнд байгаа шүү дээ. Тийм болохоор одоо зарим нэгэн хүч энергиэс сэргээх энэ одоо тэр спорт болон одоо тэр биеийн хүчний тэр нэгэн одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулах энэ тул ухрах хөдөлгөөний энэ үед бол тэр зүйлийг тагж хийхэд сайн. Тийм үү? Одоо хэдэн жилийн туршид огт одоо тоглохоо болчихсон байсан бол одоо тэр спортын тоглоомоор эргэж тоглож би эрэхтнээ болон оюун санаагаа илүү одоо урам зоригтой болгоч гэдэг юм ба те. За иймэрхүү. За тэгээд 24 оны 22 сарын 24-өөс хойш бол одоо энэ Марс гарагийн нөлөөгөөр тийм үү таны бас дахиад 9 дугаар гэрт орсон юм байна л да. Тийм учраас танд одоо жишээлбэл магадгүй холын аялалд гарах, тийм зоримог алхмуудыг хийх энэ иймэрхүү боломжууд Марс гарагийн нөлөөгөөр Марс гараг бол хэдийгээр одоо нэлээд тийм бас жоохон таагүй нөлөөтэй гараг гэж үздэг боловч хувь хүний түвшинд бол таагүй нөлөө нь яаж илэрх вэ гэхээр одоо жишээ нь зөрчил тэмцлээс жоохон ийм болгоомжлох тийм ээ иймэрхүү зүйлүүдийг хэлж бас болно.
За Марс гариг бол Марс буюу ангараг гариг бол таны яг энэ байрлал юу 9-р байрлал 2 жилийн өмнө байсан юм байна. Тэгэхээр бас 2 жилийн өмнө энэ Марсын нөлөөгөөр танд ямар одоо үйл явдал болсон бэ гэдгийг бас эргэж санаад дахиад ийм зүйл бас давтагдах нь үгүй юу гэдгийг бас анзаарчвал бас сонирхолтой байдаг. Ерөнхийдөө энэ 6 төлөв байдлуудыг ингэж танилцуулаад байна гэдэг чинь бол ерөнхийдөө бас нэг нэлээд тийм ухаж боддог, эргэцүүлдэг, нягталдаг, харьцуулж шинжилдэг ийм хүмүүст илүү сонирхолтой байдаг. Түүнээс биш одоо тэр гарын хэсгийн нөлөө надад нэг их хамааралтай гэж боддггүй ч юм уу, аль эсвэл гарын хэсгийн нөлөө энэ одоо энэ зүйлийг ерөөсөө ярьдаггүй, сонирхдаггүй. Энэ хүмүүст бол бас зарим нэгэн зүйл жоохон ойлгомжгүй юу хэлэх гээд байгаа гэж мэдэхгүй энэ төр гэж бас хэлдэг хүмүүс бас байдаг л да. Гэхдээ хилэнцгийн ардныхны тухайтад бол арай энэ талаас арай өөр хүмүүс байдаг гэж харагдаад идэгий. За дараагийн нэг том гараг бол Нептун гараг. Нептун дээрээс нь санчир гарагтай хамт таны 5 дугаар гэрт их удаан жил байсан гинэ. За тэгээд Нептун гараг таны одоо 6 дугаар гэрлөө орно гэж. За 6 дугаар гэр гэхээр ажил. Таны ажил аль эсвэл эрүүл мэнд гэсэн асуудлыг хариуцдаг. Тэгэхээр ажил, амралт. За Сатурн гараг буюу одоо санчир гараг бол маш хатуу, чанга, дэглэм, журам, хориг, саад, хууль хүчний одоо тэр талын одоо дүрм журам энтрийг их дагахыг шаарддаг нэг ийм хатуу сахилгатыг шаарддаг ийм нөлөө үзүүлдэг гэж хэлдэг л дээ. За тийм болохоор одоо жишээлбэл хитрхи ажил хийх ёстой, энийг л гүйцэтгэх ёстой, тэрийг л гүйцэтгэх ёстой гэдэг юм бол 6 дугаар гэрт орчихсон болохоор тэр ажил чамд гарцаагүй одоо чухал болох нь гарцаагүй гэвч энэ хооронд та эрүүл мэндийнхаа балансыг тэнцвэржүүлэхгүй бол бас эрүүл мэндэд чинь зарим нэгэн асуудал үүсэхүй гэж байна. За 3 сарын 31-ээс 4 сарын биш 12 сарын биш 10 сарын 23-ны хооронд бол ялангуяа 3 сарын 31-ээс 10 сарын 23-ны хооронд ялангуяа эрүүл мэндийнхаа асуудал, ажил амьдралынхаа балансыг тэнцвэрийг маш сайн олоорой гэсэн нэг юм сануулга орж ирж шүү. За энэ онд Нептун гараг бол таны дараа нь 10 сарын 23-наас хойш бол таны 6 дугаар гэрлөө шилжиж байгаа юм байна л да. За тэгэхээр 6 дугаар гэр гэдгийг түрүүн бас жоохон танилцуулсан тий. Гэхдээ энэ хооронд бол бас 5 дугаар гэрлөө буцаж ороод нааш цаашаа бас юм шилжилт төлөвлөгөөнүүд явагдана. За 5 дугаар гэр гэхээр бол таны хобби, романтик харилцаа, одоо бас дээрэс нь таны одоо урам зоригтойгоор хийдэг өөр одоо ямар зүйл гэдгийг тэр бүхэн хайр дурлал, өр хөөхөд. За энэ бүх асуудалтай холбоотой зүйлүүдийг дахиж одоо эргэж харах шийдэх тэгээд энэ асуудал ерөнхийдөө өрнөнө гэсэн үг. За тэгэхээр маш удаан хөдөлгөөнтэй гараг гэдэг ба шүү дээ. Нептуний чинь далайдын гэсэн тэр гэж бас юу яадаг тайлбарлалт юм байлээ. Тэгэхээр монголчууд бол Нептуныг далайван гэж орчуулад байна уу да. За тэгээд ерөнхийдөө бас яг зөвөр нь орчуулж нэг үеийг би мэдэхгүй байгаа учраас ер нь тогтсон тэр олон улсын нэршлэлээр яриад яваад байгаа шүү. За ингэхлээр бол энд бол тэр шинэ харилцаа одоо хайр дурлалын болон одоо романтик харилцаануудыг дахиад одоо шинэ түвшинд гаргах ийм боломжууд олж ирнэ гэж байна. За энэ бол 1 сараас эхлээд одоо 10 сарын хооронд өгөх үйл ажиллагаа эхэлж байгаа юм. За дээрэс нь Нептун гараг 8 дугаар гэрт одоо бас эхэлж байгаа учраас зааж байгаа 8 дугаар гэр мөн үү биш үү? Энэ чинь юу лээ? Нептун чинь 5-аас 6 шүү дээ. Тий. 6 дугаар гэрт эхэлж байгаа учраас энд бол одоо та эрүүл мэндээсээ гадна та өөрийнхөө хооллох дэглэм одоо өдөр тутмын одоо байн 6 дугаар гэр бас үргэлжийн та бүхний өдөр тутмын хийдэг ажлыг бас илэрхийлдэг. Хэрвээ одоо жишээлбэл ямар нэгэн ажил төрөл эрхэлдэг хүн байгаа бол та гэр орондоо хийдэг тэр өдөр тутмын одоо хөөхөд арчилдаг, малалдаг одоо жишээлбэл гэртээ юу хийдгийг тэр бүх ажлынхаа төлөвлөгөө тэр нэгэн одоо ийм хуваарьтаа бас жоохон өөрчлөлт оруулж өөрийнхөө одоо эрүүл мэндэд илүү таатай тал руу өөрчлөх юм боломж байгаа шүү гэж ингэж хэлж байна. За дээрэс нь түрүү Нептун болон санчир гараг 5 дугаар гэрт байдаг гэжсэн. Одоо бол санчир гараг бас одоогоос эхлээд одоо энэ 2 оны 2 сараас эхлээд таны одоо 6 дугаар гэрлөө орж байгаа юм байна. За тэгэхээр
яг энэ байрлалд буюу одоо 6 дугаар гэрт чинь Санчир гараг одоогоос 29-оос 30 жилийн өмнө байсан гинэ. Тэгэхээр одоо яг энэ байрлалд байсан ерөнхийдөө нэг 2.5 жил болоод нэг юм байрлалаас л тийм ээ л да. Сатурн гараг бол бас харцангуй хурдан сэлдэг гэсэн. Нептун энэ төр бол бүр магадгүй бүр өнгөрсөн зууны үед л одоо таны энэ байрлал байсан гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ 4 дугаар гэр гэдэг чинь дахиад л нөгөө эрүүл мэнд буюу өдөр тутам хийдэг ажил гэж хэлсэн. Тэгэхээр Сатурн буюу одоо Санчир гарагийн нөлөөгөөр бас л ажил төрлөө солих боломж байж магадгүй. Аль эсвэл танаас одоо илүү одоо хариуцлага шаардаж магадгүй ажилчин ч юм уу эсвэл гэр бүлийн чинь гэрээрээ одоо жишээлбэл ажил үйлчлэг явуулдаг бол тэр бүхэндээ илүү яадаг бол Санчир гараг бол хариуцлага, сахилгават, дэг журам одоо тэр бүхний хариуцлага ерөнхийдөө дандаа тийм одоо тийм хууль хүчнийхний одоо тэр шаарддаг тэр дүрм журмуудыг л одоо баримтлахын шаардлагатай адилхан хүн хувь хүн гэсэн амьдрал дээр яг тийм зүйлийг л одоо шаарднаа л гэсэн үг. За тэгэхээр энэ бүхнийг бол бас та ямар нөхцөл байдалд юу өөрчлөх ёстой вэ гэдгийг хүн болгон өөр өөртөө тодорхойлоод явчих штэ тийм үү. За тэгээд 26 оны 2 сараас эхлээд бүрэн одоо тэр таны 4 дугаар гэрлөө шилжиж дуусах учраас энэс хойш 2.5 жил гэдэг чинь 26 оны 2 сараас 27 оны 2 сар 27 оны магадгүй 8 сар хүртэл тэнд байрлах нэ. За тэгэхээр магадгүй зарим нэгэн хүмүүст нь бол одоо энэ үед ажил одоо сургуульч гэдэг юм уу тэр бүхнийгаа дуусгах харилцаа тийм ээ цахилга бат эмх журмыг шаардсан тэр л ажил төрөл одоо бизнесийн үедгийн энэ бүхнийхээ одоо эцэс болгож 2.5 жилийн дотор шийдэх. За магадгүй зарим нэгэн хүний хувьд бол одоо жоохон эрүүл мэндийн хувьд жоохон асуудал үүссэн байгаа бол энэ 2.5 жилийн туршид одоо хатуу дэгдэлм хатуу одоо тэр зөв хөвшлийг баримталж ийж одоо баримтлах юм бол энэ танд маш сайнаар нөлөөлнө гэж байна. За дээрэс нь дахиад нөгөө Сатурн Нептун 2 гараг чинь Санчир Нептун 2 гараг чинь энэ оны 8 дугаар сард яг таны 6 дугаар гэрт яг зэрэг хоёулаа нэгдэх юм байна л да. Яг энэ үед ямар үйл явдал болох вэ гэхээр нэг 2 гараг ингээд нэгэн гэрт одоо зэрэг орж ирнэ гэдэг бол тухайн гаригуудын нөлөөнүүдийг улам аяга хүчтэй болгочдөг. Магадгүй одоо жишээлбэл тэр Сатурн гарагч хатуудыг журам энэ гэж тэгж байгаа учраас Нептун бол одоо жоохон тийм одоо жоохон илүү төсөөлсөн ийм романтик одоо тийм үү те одоо бүх зүйлийг одоо жишээлбэл илүү одоо ийм гэрэл гэгээтэй талаас нь ингээд хардаг ч гэх юм уу нэг иймэрхүү. Тэгэхээр энэ хоёр гараг ингээд бие биенийхээ одоо хүч чадлыг нейтралжуулаад Сатурн гарагийн хитрхи тэм чанга хатуу байдал сулардаг ч юм уу. Аль эсвэл Нептун гарагийн одоо тэр хитрхи нэг одоо баг сулаан тожоолтын саятай болчих нэг гэж бодоод өмнө үрээд бага хэдэн төгрөгөө өрөөдсэн бол эн чинь бас тиймч бас үнэн биш шүү. Та жоохон боломжтой байгаа гэдгийг Сатурн танд сануулдаг ч юм уу те. За энэ бүх асуудал танд гарч ирж магадгүй. За магадгүй та өөртөө л хариуцлагатай хана. Өөрийгөө хэрхэн авч явах уу? Ямар төлөвлөгөөгөөр яаж явах уу? Энтэр гэдэг асуудал чи эндээс шийднэ гэж байна. За энэ үед гол болох үйл явдлууд бол магадгүй зарим нэгэн хүнд бизнесийн маш одоо тийм чухал санал орж ирдэг ч юм уу те. Маш чухал нөлөө бүхий одоо тийм хүнтэй хамтарч ажиллах одоо тийм боломж эсвэл чухал хүнтэй уулзах энэ юм хөө боломжууд гарч ирэх юм байна л да. Гэхдээ энэ үед бас л нөгөө та өөрийнхөө зөв зөв зусаж аль нь зөв бэ? Эндээс би ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг л бодно гэсэн үг. За дараагийн гараг бол солон гараг. За бид нар солон гарагч гэж хэлээд байдаг, сугар гарагч гэж хэлээд байдаг тийм. За сугар гараг. Энэ таны 6 дугаар гэрт бас дахиад 6 дугаар гэрт. Гэхдээ ретро хөдөлгөөнд байгаа юм байна. Ухрах хөдөлгөөнд. 3 сарын 2-ноос 4 сарын 10-ны хооронд. За тэгэхээр ухрах хөдөлгөөн гэхээр юу хийж болохгүй вэ гэдгийг бид нар бас үргэлжил ярьдаг тийм үү. За Венера буюу цолмон гараг бол гоо сайхныг хариуцсан, хайр дурлалыг хариуцсан, бас баг боловч одоо өөрсдөө ч олж хуримтлуулдаг мөнгө санхүүг бас хариуцдаг. За тэгэхээр мөнгө санхүүгийн асуудалд бол бас жоохон эргэж харж төсөл төлөвлөгөөгөө бас буцаж хянах. За тэгээ гоо сайхны тухайд бол та яг 3 сарын 2-оос 4 сарын 14-ний хооронд бол ямар нэгэн гоо сайхны одоо мессеж хэлбэр дээр хэлэхээс жоохон татгалцчихараа гэдэг юм. За яагаад гэдэг вэ гэхээр жишээл амьдрал ч гэсэн тийм байдаг. Хэдийд ч хамаагүй хэлэгчдэг. Хэлэгсний дараа нөгөөх нь өөртөө таалагддаг. Хамраа өндөрлөх тэр нь хэтэрхий амар өндөр болчдөг.
нүдэнд дагалгаа айлглаа гэдгийг дэндүү амар чатаачдаг ч юм уу те. Нэг иймэрхүү юмнууд бол амьдралдаа тохиож идэг шүү дээ. Тэгэхээр эн чинь бол бас нэг юм хэлээд байгаа. Та гариг иргэсийн таатай байрлалыг сонгоорой л гэж байгаа. За тэгэхээр яг ийм таны 6 дугаар гэрт цолмон гариг байрлаж исэн үе бол 8 жилийн өмнө гинэ. За тэгэхээр 8 жилийн өмнө цолмон гаригийн нөлөөгөөр гоо сайхантай холбоотой, хайр дурлалтай холбоотой тийм үү? Одоо тийм аль романтик харилцаатай холбоотой юу болж исэн бэ гэдгийг та бас эргээд бодож үзээд одоо надад юу тохиодох вэ гэдгийг бас анализ хийж харьцуулж бас болох нэ. За тэгэхээр энэ дээр бол цолмон гариг бас хажуугаар нь бага хэмжээний боловч мөнгө хичээлж байгаа учраас магадгүй энэ дээр та мөнгө санхүүтэй холбоотой тэр харилцаануудыг эргэж харах хэрэгтэй. Ялангуяа ретро үед. За мэдээж хайр дурлалын асуудалд бол бас магадгүй тийм албан хамт ажилдах хүнтэйгээ тийм романтик харьцаа энэ үүсэх бас ийм боломж байдаг гэсэн нэг юм гарч ирсэн байна. За тэгээд дараа нь энэ цолмон гариг 11 сарын 7-наас эхлээд 12 сарын 1-ний хооронд таны 1-р гэрт орох юм байна. За 1-р гэр гэхээр таныг өөрийг чинь илэрхийлж байгаа. За яг энэ үед бол та одоо бусдад илүү ингээд тийм хүчтэй сэтгэл төрөөлөх, таны одоо гадаад гоо зүмч чинь бусдыг татах тийм үү? Их мэт ийм одоо сонирхолтой одоо байдлууд үүснэ гэсэн байна. За тэгээд 6 сарын 7-ноос 7 сарын 5-ны хооронд бол энэ цолмон гариг таны 7 дугаар гэрт орох юм байна л да. За 7 дугаар гэр гэдэг бол бүх төрлийн харилцаа, гэр бүлийн харилцаа, түншлэлийн харилцаа тийм үү. За тэгээд л одоо гэр бүл гэхээр одоо жишээл ээж аав, ах дүү, эхнэр нөхөр бүх харилцаа нөрөө шүү дээ. За ийм үйл явдал болох нэ. За тийм л альсвал маш тийм сонирхолтой хүнтэй танилцах ч гэх юм уу те. За аль эсвэл бас зөвхөн тийм романтик гэхээс илүү бас тийм гэрээ хэлцээр энэ төр гэхээр тийм ажил төрлөлийн чухал гэрээ хэлцээр идэг бас энд дахиж эргэж харах юм боломж болно гэсэн байна. Гинтийн тийм боломж олгож ирдэг ч юм уу те. За дараагийнх нь Плутон гариг. За Плутон гэдэг бол бас маш удаан хөдөлгөөнтэй гариг. Гэхдээ Плутон гариг бол маш их хэмжээний мөнгийг илэрхийлдэг гэдэг юм. За тэгэхээр энэ их хэмжээний мөнгө гэдэг нь таны 4-р гэрт орчиж байгаа болохоор энэ юунд одоо ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг ярив. За тэгэхээр 4-р гэр гэдэг бол одоо тухайн хүний өөрийн чинь амьдарч байгаа гэр орон мөн ээж чинь одоо тийм гэр орон энтрийг илэрхийлдэг юм байна. Түүнээс гадна бидний орчин тойрон чиний одоо сэтгэл санааны тийм амар амгалан байх тэр орчныг чинь бас илэрхийлнэ гэж байна. За тэгээд магадгүй тэрнээс гадна бас тэр хүүхдийн хүмүүжил тийм үү. За сэтгэл зүйн талаасаа бол энэ бас нэлийн тийм сэтгэл санааны чинь байдал ямар байдаг байх вэ гэдгийг бас 4-р гэр илэрхийлдэг юм байна л да. За тэгэхээр энэ бол тухайн хүний одоо ямар үед одоо жишээлбэл сэтгэл зүйн хувьд илүү готролд оройтолд орж байна. Юунаас болж одоо сэтгэл зүйн тэр одоо нерв стресс ч үүсэж байгаа энэ гэдгийг бас эргэж харах юм боломж олддог юм л дээ 4-р гэр. За мөн оюун санааны тухайтад бол бас чиний өсөлтөө анх одоо итгэж ирсэн тэр итгэл үнэмшил буюу шашин. За тэгээд 4-р гэр гэдэг бол одоо тэнгэр эрхсийн тэр одоо байрлалыг тодорхойлдог тэр тооцооллын тухайтад бол тэр нэлийн тийм доор одоо тэнгэрийн заагцаас бол тийм ээ одоо ингээд нэлийн доотлын цэгүүдийг заадаг юм байна л та. Тийм болохоор яадаг вэ гэхээр бас тийм нэлийн тийм гүнзгий тийм өөрийнхөө дотоод руу одоо бас илүү анхаарсан иймэрхүү энэ төр боломжууд 4-р гэрийг илэрхийлдэг учраас энэ үйл бол таатай гаригуудын таатай нөлөөгөөр бол та одоо ингээд өөрийнхөө одоо бясалгал болоод одоо тийм хөгжимч гэдэг юм уу юунд та илүү тайвширч байна. Тэр бүхэнд бас юм анхаарах боломжтой гэсэн байна. За мэдээж энд бол бас өв хөрөнгө мөнгө одоо амьдарч байгаа орноо өөрчлөх ч гэдэг юм уу те. За иймэрхүү юм бас чухлаар тавигдана нэ. За Плутон гаригийн нөлөөгөөр бол бас энэ нь тэгээд мөнгө төрхтэй эд баялагтай бас холбогдно гэж. За тэгээд дараагийнх нь бол Меркурий гариг. За Меркурий гариг гэдэг бол жилдээ 3 удаа ухардаг. За тэгэхээр энэ удаагийнхын ухралтыг бол тухайн цаг үе бүрт нь 3 удаагийнх нь ухрах хөдөлгөөний тухай яриад явчих учраас Меркурий гаригийг бол алгасчээ. За дараагийн нэг чухал зүйл бол
чухал хэлэх ёстой зүйл бол кармын зангилаа буюу сарны өмнөд огтлцол кету хойдох огтлцол болно. Орбитод тойрог эргэж явж байхад одоо огтлцож байгаа штэ нар сарны тойрог хөдөлгөөнд дунд. Та энийг болохоор раху кету гэж монголчууд хэлдэг. За монголчуудын бол энийг нэлийн эртнээс хэлдэг байсан. Энэ раху кетугийн тухай ойлголт бол зөвхөн ведийн зурхад л яригддаг. Тэгэхээр монголчууд одоо шил сар хэртгэхэр раху сарыг зэлгчжээ гэдэг. Тэгэхээр энэ бас хэдийгээр домогч гэсэн энэ бас их чухал юм байна. Тэгэхээр хойд цэг буюу раху нь таны 5 дугаар гэрт, урд цэг буюу кету нь таны 11 дугаар гэрт байрлах нь. За тэгэхээр раху кету буюу сарны зангилаа, энийг кармын зангилаа гэж үлийн өрийнтэй. Тэгэхээр энэ маш чухал сонирхолтой одоо ийм таамаглалуудыг ведийн зурхай төвшүүлдэг учраас энэ раху кетугийн энэ талаар тусгай мэдээ бас ингэж оруулдаг юм уу гэж бодож байгаа. Тэгэхээр энэ одоо огтлцын цэгүүд 1.5 жил болоод байрлалаа солидөг юм байна. Тэгэхээр энэ удаагийнх бол 1 сарын 12-оос эхлээд раху кету байрлалаа солиод таны 5-аас 5 11 гэсэн гэрүүдэд орж ирж байгаа юм байна. За тэгэхээр яг ийм байрлалтаа бол бас таны яг энэ 511 гэсэн гэрүүдэд бол 18 19 жилийн өмнө аль эсвэл 9 жилийн өмнө нэг юм байрлуудад ингэж байжээ гэсэн иймэрхүү юмыг тодорхойлоод гаргачихсан байна. За тэгэхээр энэ раху кетугийн энэ одоо цэг огтлцлын цэг болгон дээр дандаа юу болдог? Нар сарны хэртэлт болдог. Тэгэхээр нар сарны хэртэлт бол тухайн одоо ордны хэдгээр гэрт нь яаж барилж ийн вэ гэдгээс шалтгаалаад бас их өөр байдаг. Тэгэхээр тухайн үед нь нар сарны хэртэлтийн нөлөөнүүдийг яриад өчөх учраас ингээд энэ удаагийнхаа ерөнхий төлөв байдлыг ингээд өндөрлөе. За та бүхэнд блогт маань зочилж энэ бүхнийг одоо үзэж сонирхож байгаа та бүхэнд баярлалаа. Хэрвээ танд энэ бүхэн ямар нэг хэмжээгээр таарч тогтж байгаа бол доор нэг комент бичээрэй. Тэгээд дээрэс нь мэдээж лайк, share, subscribe хийгээрэй. За баярлалаа. 25 онд нь ажил бүх зүйл нь бүтэмжтэй байх болтугай гэж ярив.